За тэгвэл төрийн өмчит компаниуд 16 их найд төгрөгийн зардалтай ажиллаж менежментийг сайжруулах шаардлагатайг засгийн газраас онцолсон. Гэвч бодит байдалд эдгээр нь яриа төдий байж төр зам тээвэр эрчим хүч зэрэг салбараас гадна хот тогтжилт худалдаа үйлчилгээний салбар руу ч хөл тавьжээ. Мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. За үзэгчтэй дэлгэсэн дээр харагдаж байгаа энэ дөр сүрчлэг бол Хөвсгөл аймгийн Мөргөн суманд шинэ мөрөн гэдэг худалдааны төв 4-р сарын 14-ний өдөр бол одоо ингээд гал гараад шатаж байгаа хэсгийг бичлэг, иргэний бичлэг гэсэн үг. За энэ бичлэгэн дээр гарч байгаа энэ төв нь болохоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэдгээрээ онцлог юм байна. За тухайн төв нь болохоор нийтдээ одоо 260 гаруй иргэдэд бол түрээсээр за хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг бол одоо үзүүлж байсан. За тэдгээр иргэд бол түрээсэлж байсан. За ингээд одоо 4-р сарын 14-ний өдөр гал гарч одоо тухайн түрээсэлж байсан иргэдийн хувьд бол хохирол амсаад үлдэж байгаа юм. Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчтэй өмчийн шинэ мөрөн худалдааны төвд гал гарч олон иргэдийн эд материал хохирол утсан явдалд аймгийн онцгой комиссийн өмнөөс болон аймгийн захиргааны өмнөөс аймгийн хурлын нийт одоо зөвлөлийн гэрээ өмнөөс одоо бас харамсалж байгаагаа илэрхийлье. Хөвсгөл аймгийн шинэ мөрөн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар шиг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар манай улсад за яг өнөөдрийн байдлаар 275 байна гэдэг мэдээлэл гарч ирж байна. За ингээд тооцоолол үзэх юм бол улсын хэмжээнд төрийн өмчит болон оролцоотой за төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нийтдээ 472 байна. 472 хууль этгээд байна. За ингээд эдгээр төрийн өмчит болон үйлдвэрийн газруудын захирлууд 2019-с 2021 онд жишээлх юм бол алдагдaltaй ажилласан 9 төрийн өмчит компани захирал өөрсдийгөө бол одоо 971 сая төгрөгөөр одоо үр дүнгийн урамшуул олгосон гэсэн ийм мэдээлэл ч гэсэн гарч ирж байсан. За ингээд санхүүгийн нөхцөл байдлын мэдээллийг харах юм бол эдгээр 472 хууль этгээдүүдийн хувьд за тэр дундаа орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хууль этгээд бол 275 байгаа. Тэдгээрийн санхүүгийн тайланг нь харахад 2024 онд 87 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан гэсэн ийм том мэдээлэл гарч ирж байгаа. Гэсэдэж гисэн төр өөрийнхөө оролцох салбарыг бол хумаагүй явсаар байна. Эндээс харах юм бол эрчим хүч, зам тээвэр, за тээвэр логистик, за мөн дээрээс нь хөдөө аж ахуй, барилга, орон сууцчлалт, банк санхүү, за аялал жуулчлал гэд ийм салбаруудад төр оролцож бизнес эрхэлж байсан бол за сая бидний үздсэнчлэн мөн дээрээс нь худалдаа үйлчилгээний салбарт төр бизнесээ хөгжүүлж эхэлсэн байна. Төрийн зүгээс бүх одоо ажлууд руу болохоор ороод төрийн зохицуултыг болохоор бас ингээд их байлгах тусмаа хувийн бизнесүүдийн орон зай болохоор одоо багасдаг. Тэр хэмжээгээрээ болохоор бас төрөөс хамааралтай байдал үүсэх. За тэгээд төрийн хэмжээгээр болохоор одоо төсөв болохоор одоо анхаах. За тэгээд энэтэй холбогдуулаад гадаад зээл тусламж зэрэг бас өөрийн одоо хэмжээ ихсэх зэрэг бас сөрөг нөлөөлөлд бол маш ихтэй. Хувийн хвшлэн хийж чадах юмыгаа бол төр өөрөө энэ хийгээд яваад идэг. Ингээд төрийн өмчит компаниуд салбар бүрт гараад ирэхээр түүнийгээ дагаад менежментийн асуудал, засаглалын асуудал нь бол хөндөгдөж байгаа. Ингээд харах юм бол улс төрийн хамаарал ихтэй байх тусмаа мэргэжлийн бас удирдлага бол зонхилж байгаа гэдгийг бас салбарынхан онцолж байдаг. Орон нутгийн өмчит газрууд дээр холбогдуулаад бас ер нь одоо бусад орон нутгуудын хувьд өрсөлдөх чадвар ямар байд юм бэ? Үнэхээр орон нутгийн өмчит одоо 270 гаруй газар бол байна. Тэгэхээр тэр хэмжээний менежмент нь хэр сайн байгаа юм бэ? Өөр ашиг одоо санхүүгийн нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ? Өрсөлдөх чадвар нь ямар байгаа юм бэ гэдэг дээр бид бүхэн өрсөлдөх чадварын эрхийн үнэлгээг бол одоо судалгааны тайланг та бүхэнд харуулж байна. Энэ бол 2023 оны тайлан. За ингээд бол Орхон Дорн говь, Дархуул, Өмнө говь, Говьсөмөр гэсэн эдгээр 5 аймаг бол одоо эхний 5-д жагсаж байна. За хувь одоо мэдээллийг та бүхэн харж байна. Хөвсгөл аймгийн хувьд болохоор яг энэ өрсөлдөх чадварын эрхийн үнэлгээгээрээ 57.33% буюу за ерөөдөө нэг 21 аймагаас 15-д жагсаж байгаа ийм дүр зураг харагдаж байна. 21 аймагаас хамгийн сүүлд 2023 онд Дундгов аймаг жагссан мэдээлэл гарч ирсэн юм а. Улсын төсөвт яг орлого төвлөрүүлдэг аймагуд гэдээ аваад үзэх юм бол 5 аймаг л байдаг. За энэ нь бол олон жил яг энэ 5 аймаг л бүрдүүлээд явж байгаа үнд одоо
Сэлэнг одоо Дорн говь, Өмнө говь гэдэг эдгээр аймагуд бол яг төсөвт одоо орлого төвлөрүүлдэг энэ гол аймагуудын 5 аймгийн нэг байдаг. За бусад 16 аймаг нь бол бас яг улсаас энэ татаас авдаг буюу улсаас тодорхой хэмжээгээр одоо санхүүгийн дэмжлэг авдаг аймагуд гэж хэлж болохоор болчиход байгаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн шинжтэй ажлууд, за мөн дид үтц одоо эрчим хүч зэрэг одоо энэ одоо зүйлүүд рүү илүү төсвүүдийг болохоор одоо чиглүүлээд харин болохоор хувийн гишүүдийг хэрэгжүүлэх боломжтой энэ төслүүд дээр болохоор тэр бизнес эрхлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийг болохоор ажиллах боломжийг хангах тал дээр илүү анхаараач гэсэн ийм зөвлөмжүүдийг болохоор одоо өгсөн байдаг л да. За энэ мэтлэнгээр төр ер нь одоо үйлдвэр аж ахуй, за худалдаа үйлчилгээ гээд аж ахуйн одоо бүхэл одоо салбаруудад орж ирж одоо бизнес эрхлэгчтэйгээ, хувийн хвшилтэйгээ өрсөлдөж байгааг эндээс харж болно. За ингээд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоо эсвэл төрийн одоо болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хэлбэртэй хуулийн этгээд байгуулагдаж за үйл ажиллагаагаа явуулдаг басна хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй за мөн төрийн болон орон нутгийн өмч үнгүүдэх алдагдалд орох за төр болон орон нутаг үзмжээрээ аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За цаашдаа эдгээр үйлдвэрийн газрыг бол одоо зохицуулах хэрэгцүүн зохицуулт нь бол тодорхойгүй байгаа энэ байдлыг илүү тодорхой нарийн болгох орон нутгийн өмчт болон за төрийн өмчт оролцоотой эдгээр компаниудыг бол татан болгоно. За эсвэл одоо илүү нарийн бүтэц зохион байгуулалтанд оруулан нэгтгэн гэх мэтчлэн ийм саналууд гарч исэн. Эдгээрийг ажил үүрэг болгож за яг ажил хэрэг болохгүй бол цаашид ч гэсэн эдгээр компаниудын одоо алдагдал улам бүр нэмэгцээр байна. За нөгөө талдаа хувийн хвшил тэлэх боломж хаагцаар байх ийм дүр зураг харагдаж байна. Мэдээлэл хүргэлээ.